Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ дахин уулзаж байгаадаа таатай байна. Манай байгууллагаас та бүхэндээ хүргэх дараагийн бичлэг маань Бүх найрамдах Солонгос улсын иммиграшнээс зохицуулдаг High Korea гэдэг сайтын талаарх мэдээллийг хүргэх бэлэн болоод байна. За энэ High Korea гэсэн сайтыг бүртгүүлснээр хүмүүс юу хийх боломжтой юм те. За бас иммиграшн дээр заавал өөрийн биеэр очихгүйгээр ямар хөө үйлчлэг авах боломжтой талаар хүргэнэ. Эхний ээлжинд High Korea гэсэн энэ High Korea KR гэсэн сайтад орох нэ. За эндээс дараад нь болохоор солонгос хэл, англи хэл, хятад хэлж байдаг юм тийм энэсгээс хэлээ сонгох боломжтой гэсэн. За энэ сайт дээр ерөнхийдөө болох юу байдаг юм бэ? Эхний ээлж нь болохоор цаг захиалгач гэдэг юм тийм визээ сонгох. За дээр нь болохоор хаягаа солих, утасны дугаараа солих гэдэг юм тийм өөрийн мэдээллүүдээ солих боломжтой. За бас энэ Минон сошиал хэсэг рүү ороод виз сонгоход хэрэгтэй болдог бүх анкетуудыг авах боломжтой гэсэн. За энэ анкетууд нь бүгдээрээ ян шиг буюу хэлбэрээр хангал болон PDF Word документээр байж байгаа. За мөн үнээр виз дуус хугацааг шалгах боломжтой байна. За тэгэхээр үйлчлэгээнүүдийг заавалчгүй иммиграшн явахгүйгээр авах боломжтой байгаа. За тэгвэл эхний ээлжинд бүгдээрээ виз дуус хугацаагаа шалгах гэж байна. Тэгвэл виз дуус хугацааг ерөнхийдөө үнэмлэхтэй гадаад иргэн үнэмлэхтэй хүмүүс бол шууд үнэмлэхэн дээрээс хадаад шалгах болох ч гэсэн аялын визтэй хүмүүстэй яг хизээ гарахаа ч мэдэхгүй ч юм те зарим нэг тохиолдолд 3 сарын виз юм уу сарын виз юм уу гэж ялах тохиолдол ямар нэгэн байдлаар шалгах хэрэгтэй болох юм бол иймэрхүү байдлаар шалгаж болно гэсэн. Эхний ээлжинд бид доор харагдаж байгаа цэрэв малюир чүвэ гэсэн хэсэг рүү орно гэсэн. За энэ хэсэг рүү орох юм бол ер нь хэдхэн юм бөглөөд болчихно. За эхнийх нь гадаад паспортын дугаараа оруулах юм. Дараа нь хөвцөг буюу иргэншлээ сонгох юм. За иргэншил бол Монгол гэдэг сонгодог ч юм уу те. За дараа нь төрсөн он сар өдөр оруулах юм. Үүний дараагаар имнyan хаагн гэдээ арчна. За тэгвэл бүгдээрээ мэдээлэлээ оруулаад үзье. За дараа нь иргэншлээ Монгол гэж сонгочих юм те. За тэгвэл үүний дараагаар төрсөн он сар өдөр оруулах. Тэгээд төрсөн сар өдрөө ер нь энэ жишээн дээр байгаа шиг 1970 оны 20 сарын 23 гэж иймэрхүү байдлаар зөвхөн бүгдийг оруулж байна. Үүний дараагаар болохоор энэ доор байгаа кодыг оруулж байгаа. Энэ код маань ерөнхийдөө автоматар компьютероор өөр хүмүүний нэг ашиглаагүй тийм учраас өөрөө оруулж байна. Баталсан код гэж ойлгож байна. За үүний дараагаар доор байгаа ухаан гэсэн товчийг дарж байна. За тэгвэл бидэнд ийм дэлгэц харагдах нэ. Ерөнхийдөө гадаад паспортын дугаар, иргэншил, за дээр нь төрсөн өдөр цагёг буюу ямар визтэй байгаа, за хизээ дуусах гэдэг иймэрхүү мэдээлэл нь бүгд харагдах нэ. За энэ байдлаар виз дуусгах хугацаагаа шалгах боломжтой байх нэ. Бүртгүүлэхгүйгээр бол визний виз сонгохыг авах боломжтой. Авахын тулд эхлээд бүгдээрээ Минон Шинчон гэсэн хэсэг рүү орох юм байна. За тэгээ Пангмуны яг гэж орох юм те. За Пангмуны яг руугаа ороод ерөнхийдөө цагаа авах нь. За тэгвэл эхний ээлжинд зүгээр анхааруулга маягийн зүйл байх нь нэг заавалч уншаад ойлгосон гэдэг гарч яаш дараагийн зүйл рүү, дараагийн хуудас руу нэвтэрч ордог байна. За тэгэхээр бүгдээр уншаад ойлгосон гэдэг гарч байгаа юм те. За үүний дараагаар ерөнхийдөө Пангмуны яг Шинчон хайван гэж юм. За гişмжлэлтэй юм уу эсвэл гişмжлэлгүй юу гэсэн хоёр онцгой. Тэгвэл гişмжлэлгүй гэдгээр нь орох юм байна те. За энэний дараа юу оруулах вэ гэхээр төрлөөр ерөнхийдөө энэ цагийг авах боломжтой байна. Эхлээд бүртгэлийн бүртгэлтэй гадаад иргэн үнэлэхээр дараа нь болохоор гадаад паспортаар дараа нь болохоор визнийхээ дугаараар ингэж 3 төрлөөр цаг авч болно. За тэгэхээр үнэмлэхтэй байгаа учраас үнэмлэхтэйгээрээ цагаа авъя гэж бодоход бидэнд эхний ээлжинд хавасаа гадаад гэдгийг сонгоцсон байна те. За тэгвэл гадаад иргэний үнэмлэхний дугаар болон тайга бэлж буюу үнэмлэх хэлэгдсэн өдөр үнэмлэхний баруун доод болон гэдэг өдрийг бичгэнэ. За энэ дээр бичээд үзье. За бичвэл ерөнхийдөө иймэрхүү байдалтай хуудас гарч ирэх нэ. За тэгвэл энэ дээр иммиграшных нь аль иммиграшнд хариалагдж байгаа хаягийн дагуу шууд иммиграшн автоматар гарч ирэх юм байна.
За дараа нь болохоор энэ хэсэг чавсуу цангуу гүбөн гэдэг нь болохоор яг нөгөө материал хүлээж авдаг цонхнууд маань янз бүр байдаг байгаа. За эхнийхийг харуул яг нөгөө гадаад иргэдэд зориулсан үйл ажиллагаатай цонх байх маань. За хоёр дахь нь гэх юм бол юу гэх юм иргэншил авах талаарч байдаг юм. Иймэрхүү байдлаар цонх нь өөр байдаг. Тэгэхээр эхний ээлжинд эхнийхийг сонгоч тий. За дараагийнх нь болохоор ерөнхийдөө тайлбарч байдаг юм уу. Гурав дахь нь бол ерөнхийдөө цогсон минон буюу юу хийх юм бэ те цэрүү минон гэхэд автоматар сонгочихно. За хамун за соммyon буюу оч хүний авг нэрэн байх нь. За уучлаарай манай хаан дандаа нэг зарыг олжээ. За манай MGM Education сургалт зурчлалын төв маань за байнга эсэлтийг авч байгаа шүү гэдгийг тулахад байна. За тэгэхээр ерөнхийдөө 12 сарын эхлэн бэлтгэл 3 сарын эхлэн бэлтгэл магистр бакалавр докторийн эсэлтүүдээ өдөр бүр авсаар байгаа. Манай хай болохоор бүхний баруун талд байрлах эрхэд офис. За энэ талаар хэл авахыг хүсвэл тэгээд гарч байгаа 70 44 47 97 41 44 гэсэн цагаар зарлалаарай. Дээр нэмээд ихэд манайхаас Японы руу зочлоод ирсэн байгаа шүү. Баярлалаа. За дээрх байдлаар автоматар сонгогдсны дараа бүгдээрээ энэ хэсэг анхаарах юм бол за эхнийх нь болохоор гадаад иргэний үнэмлэх авах байх нь одоо тий. За бүртгэлээ хийх юм байна. За дараагийнх нь болохоор гадаад иргэний үнэмлэхийг хайсан тохиолдолд авах нь байна. За дараагийнх нь болохоор визээ сонгох. Дараагийнх нь англиар сонгох. За чэрүү цагийг буюу гэдэг маань болохоор одоо солонгос төгссөн хүүхдүүдэд ч байдаг юм уу тий. Анх англи авах тохиолдолд одоо энэ хэсэг нь болохоор цэрүү цагийг вэ хайдун хоога буюу за оюутнууд болохоор ажиллах эрх авахд сонгох нь. За ажлын газар сольсон буюу эсвэл нэмэлтээр оруулах. За хилээр гарсан дахиж одоо хилээр орох мэдээлэл байх нь. За дараад нь болохоор хаягаа солих. Үүний дараа болохоор Түнөсөн Пёнгён буюу гадаад паспортаа солих ч юм уу тий уцаа солих. За тиймэрхүү тохиолдолд ашигладаг зүйлс байна. Тэгвэл бүгдээр ихний ээлжинд виз сонгох гэдгээр сонгоод за дараад нь уцсныхаа дугаар өгч гэнэ. За уцааны дугаарын тохиолдолд урдаа юм улаагууд байхгүй учраас зүгээр аль нэг нь бөглөж болно гэсэн. За хэдүүн буюу гар утасныхаа дугаарыг хийл та тий. За гар утасны дугаар дээр болохоор юу гэдгийг тийг аваад гээд утасныхаа дугаарыг оруулчлаа. Үүний дараагаар бүгдээрээ юу хийх вэ гэхлээр энд одоо Пимир боно гэж юм тий. Пимир боно 4 оронтой гэхлээр за эхний ээлжинд мартахаар хүнийг 2 3 4 ч юм уу бодлого оруулж. За дараа нь болохоор очих өдрөө сонгох нэ. За очих өдөр дээр болохоор за 9 сар сонгох юм бол 9/12 нь болохоор амралтын өдөр байна тий. Энд дээрээс 12 нь улаантай. За тэгвэл хараар байгаа өдөр нь болохоор цаг нь дүүрсэн байна. Тэгвэл энэ дээр 21-ийг сонгож байна. За 21-нд бүгдээрээ тэгвэл 14 цаг 24 минут буюу иймэрхүү байдлаар сонгож байна. За нэг хүн дээр 12 минут болно гэх түрүүн байсан. За тэгвэл хангамн бүгцаг буюу очих зорилго маань юу юм бэ гэхлээр виза зан буюу виз хаа гэдэг ингэж бичиж байна гэсэн. За үүний дараагаар шинцон буюу бүсэлтэд явуулах гэсэн. За бүсэлтэд явуулж. За тэгсэн чинь шинцон хасыг гэсэн нэг гэдэг дахиад нэг удаа асууж ин тэ. За бүсэлтэд явуулах уу гэхээр явуулъя гэдэг ингэж болчлоо гэсэн үг цаг захиалга маань. За тэгвэл иймэрхүү мэдээлэл маань гарч ирэх байна. За энийг бид нар хэвлэж авна гэх юм бол Trilog гэдэг иймэрхүү хэвлэж чинь. За тэгээд цогцооч буюу юм хуц гарч ирнэ. За тэгвэл бүгдээрээ ерөнхийдөө түрүүн захиалсан цагаа засвар хийх талаар харвал эхний ээлжинд хайг хориал руу орох нь тий. За ороод энэ минон шинчон руу орох нь. За минон шинчон руу ороод пангмуны яг буюу түрүүн цаг захиалсан яг тэр дараалалаар орох нь. За эндээс харин цаг захиалга буюу пангмун шинчон биш түүний доор харагдаж байгаа пангмуны яг шинцон хянан гэсэн хэсэг рүү орох нь. За энэ нь болохоор ямар хуу захиалга хийсэн бэ? Байр байдлыг нь харуулж өгдөг хэсэг байгаа гэсэн. За энэ дээрээ бүгдээрээ эхний ээлжинд чигээ цаг захиалсан шигээ гадаад иргэний үнэмлэхний дугаараа оруулж өгөх нь. За доод хэсэгт нь болохоор гадаад иргэний үнэмлэх хэвлэгцэн өдрөө оруулж өгөх нь.
За оруулж өгөөд тухайг нь буюу цэсэн дээрээ дарахад ерөнхийдөө бидэнд иймэрхүү дэлгэц харагдах нь байна тийм. За тэгвэл энэ дэлгэцийг харах юм бол эхний ээлжинд ер нь бидний захиалга ямар хөлбөртэй байна те яг захиалагдсан байна уу гэд цаг захиалагдсан байна уу гэд харагдах нь байна. За энэ доод хоёр болохоор ерөнхийдөө өмнө нь цуцлсан ч гэдэг юм уу иймэрхүү цагууд нь харагдаж байна. Тэгэхээр эхний захиалсан хэсэг рүү орно гэсэн. За тэгэхээр бидний хэвлсэн яг нөгөө хэсэг маань ингэж харагдаж байна. Хэвлсэн хэсгийн доор болохоор инсеаг буюу хэвлэх дахиж хэвлэх байх нь тийм. За эсвэл сүжон буюу засах, яг жишээсөө буюу цуцлах, за мөн нь буюу цэс рүүгээ очих. Үндсэн цэс рүү очих юм тийм. Тэгвэл эхний ээлжинд бүгдээрээ түрүүн хийсэн 1 2 3 4 гэсэн кодо хийх нь байна. Кодо хийгээд сүжон гэсэн хэсэг рүү дарах нь байна. За тэгвэл бидний захиалсан яг захиалгын хуудас тэр чигтээ харагдана гэсэн. Тэгвэл эндээс бүгдээрээ би сая онцан гэдэг дээр юу гэдгийг асуултын тэмдэг байна. Энэ нь буруу юм аа. Энийг засах гэсэн юм аа гэх юм бол асуултын тэмдэг арилгах чинь байна тийм. За үүний дараагаар нөгөө 1 2 3 4 гэсэн кодоо дахиад хийх нь байна. Дахиж хийгээд доор хэсэгт харагдж байгаа сүжон гэсэн хэсэг дээр дахиад арчих нь. За сүжон хашиг эсэмнийга гэж засахыг хүсэж байна уу гэхээр тийм ээ заснаа гэд ухаагийн дараа дахиад хуудас маань эргээд харагдана гэсэн. За түрүүн бол энэ хэсэгт асуултын тэмдэг байсан бол асуултын тэмдэгтэй хэсгийг засчлаа. За ингээд болсон гэд чүлё буюу хэвлэх хэсгээ дарж болно. Одоо утсан дээрсэн мессежээр очих боломжтой байх нэ. Баярлалаа.